Тулга дэлгэр нэм дөлгөөн гэсэн 5 тоглогчийг гаргаж иржээ. За эхний товтлохоо Монгол Ясугаас Дөрж ярилд гараанд гарч ирсэн байна. Тэгэхээр сэлгэнээс бас нэг хүн дутах магадaltaй. Эдгээрийг одоо хэрхэн зохицуулах вэ гэдэг нь авир мэд. Га дөрж ярилд Сланы араас гарч ирсэн. Олон цаа шидэлт нь амжилттай. Дөрж ярилд 5-гийн авир мэд 3 ононы шийдэлт нь амжилттай болсон. Баян 6 тоноо. Ананы довтлох амжилттай болсон. 4 тоноо болсон. Галуи ардаа өгсөн зөрөөд орсон авир мэд хөөргсөн довтлохоо амжилттай. Энэ залуу өнөөдөр тоглолтыг маш сайн эхлүүлж Оноо явдггүй дээ. Анад 4 оноо авсан. Зогсчлоо ярны нүдээ зэрэгцээд Ахмад гэлбэртэл тий. Сэлэг боцогийн хамгаалалт маш эвгүй байдалд оруулсан. Доошоо өгсөн дамжуулалт төгсгсөн. Ахмад гэлбэртээ хараатаа гоё дээ. Яалт. Ананд. За баруун даваад орсон Анандын довтлогоо амжилттай болсон нэмэлтэн шийдэлт гүйцэтгэхээр болж байна. Мэд тулгын эсрэг Уэсли зогссон дундын шийдэлтний амжилттай болсон. Майр Уэсли энэ довтлогоо хийцэн дараагсан довтлогоо ирж магадгүй. Довтлогоо амжилттай болсон. За яалчгүй энэ Леонор тоглогчдын хувьд бол нэг довтлогоо өгсөн доор өгөх гээд байгаа маань. Доор өгсөн тийм амархан хамгаалагч биш шүү дээ. Хөөргсөн довтлогоо амжилттай болсон. Ахмад Гилберт тулга хугацаа бол байна. Арин болдын Ананд 3 онооны шийдэлт нь амжилттай боллоо. Нэгдүгээр үеийг баазардаж хаалаа. Тооны харьцаа 24 аваа шалдаж өгсөн мөнгөний шийдэлт маш гоё болсон. Зэрэглэн Баатар хоёр нь хотын зай шийдэлтэй алдсан ч довтлогооны самбарыг аваад кадра 2 оноо авсан. Бөмбөг таслагдаад за буцаад Монгол Улсын довтлогоо Үлций Батын довтлогоо амжилттай болсон. Нэмэлтэн шийдэлт аваад Майк Уильямс бөмбөг шилзээр төгөлдөр төлөвлөгөөн дээр дөхөж ороод довтлогоо амжилттай. Ситуацийн төгөлдөр хоёр амжилтыг гаргаад өгсөн. Ихтийн дөлгөөний дамжуултыг таасан. Байрон Уэсли нэг эсрэг нэг. Байрон Уэсли багийн 29 тоноо олсон. Маш хурдан юм залуучууд байгаа да Монголын багт. Нарматар 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. За Нарматар одоо л Одонсын довтлогоо дөлгөөн рүү чиглэсэн дамжуул таслагдсан уршаа ахаа урдан довтлогоо Байрон Уэсли хөнгөн байна. 10 онооны зөрүү өвдөлтөө. Ахмад Гилберт зөрөөд орсон довтлогоо онооноштой болсон. 2 оног Ахмад авлаа. Бөмбөг ивүүл яваад биш үү дээ. Дээшээ өгсөн. Дунын зайн шийдэлт нь амжилттай болсон. Майк Уильямс хэрэгтэй үед 2 оног авчирлаа. Нарматар дунын довтлогоо оноонч болсон. Дорж ярилд довтлогоо харин энүүдэд амжилттай болсон. Галуи өгсөн Галуи довтлогоо амжилттай болсон. Jonathan Галуи Бодолтой талбайд бол хүн байхгүй байгаа. Дөлгөөн шидэлтэн дээр гарсан олон зай шидэлтэн амжилттай. Нэг цол болсон харагдаж байна. Байрон Уэсли 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. Байрон Уэсли багийн 43 тоноосон. Шалтаад өгсөн дэлгэр нэм зогссон. Залаад өгсөн 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. Сая ямар гоё довтлогоо яваа. Нэг эсрэг тоглоод явсан. За ялч Галуир тоолж байна. Довтлогоо онооштой болсон. За уг нь бодсон. Дэлгэр нэм Майк Уильямс дундын шийдэлтэнд амжилттай болжээ. Завсарлага хамсад ус үзэгчтэй. Сүүлийн дөрөвс гүүн даяя. Ямар тохиолдол сүүлийн үед бид 13 онооны зөрүүтэй өндөрлсөн. Ерөн тоглолтын хэмнэл Монголын талд байгаа. Дундын зайн шийдэлтэнд амжилттай болсон. Цэлмэг 20 дуурайгаас сайн эхлүүлж байна. 3 эсрэг гуруулаа. За 3-4 дөрүүлээ гараад ирсэн. Jonathan Галуи. Ислэм данкийг амжилттай. Дөлгөөн Ананд энэ удаа хотын зай шийдэлтийг гүйцэтгсэн. Анандын 3 шийдэлт амжилттай. За буцаагаад өөрөө бөмбөг авсан. Зүүндээ алхаад их хүндэрт хөөргсөн довтлогоо загралт унсан. Цэлмэг Байрон Уэсли зай гараад ирсэн 3 оноо шийдэлтэн загралт унжээ. За онооны зөрөө. За баруун даваа дахиад холын зай шийдэлтэн амжилттай болсон. 2 дараалсан шийдэлт загралт унсан энэ үед. Галуи дамжуулт Наранбаатар дээрсэн буцаагаад өөрт нь атгуулсан Jonathan Галуи. За өнөөдөр үнэхээр хязгаарлагдахгүй байна. Нэг гэж харагдж байна. Дамжуулсан 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Шидэгч мөнх өргөл. За голд Майк Уильямс гарч ирсэн баруунда хурдаар тойрсон довтлогын амжилттай. Орж ирснээр
Тоглооны тал дээр яг зохион байгуулалт гэдэг юм те илүү сайжирж авах бах. Майк Уильямс дундын зай шидэлт Доошоо өгсөн. Галвей дөрж ярилт холын зай шидэлтэн амжилттай болсон. Инхбаатар төгсөн. Инхбаатарын намжуулт ситуацийн төгөл төр зөрөөд орсон буцаа Инхбаатар довтлогоо амжилттай болсон. Дараас нь довтлогоо амжилттай. За тоглолцоотой өндөрлөл ирсэн дээ. 3 ононы шийдэлт нь амжилттай болсон. Тоглолт нь гоё гэж хэлж дуусаагүй байл түүнээр. За дамжуултаар бол дэлгэр нэмгэр болж тий. Холбогч 4 холбогч 3 холбогч бол байхгүй байна. Дундын шийдэлт нь оновчтой болсон. Баяр Уэслиэрэд тад 2 удаа үр дэргүүлэх боломжтой. Samsung TV iPhone 17 Pro гэх мэт шийдэлт нь амжилттай болсон. Маш гоё болсон да. Тулга довтлоо явсан энэ тоглолт ихний хоёр нөгөө авч байна. Юм хилээд байна. Уг нь самраар илүү байгаа юм шүү дээ. 40-33 юм байна. Тоглох амжилттай болсон. Хамаад Гэлберт. За доороо эргээд маш алдаж байна. Тулга давтгааны самбарыг авсан. Ананд 3-аас шидэлтэн амжилттай. Цагаан утаарууд шалдаж өгсөн дамжуулт цэлмэг дээр ирсэн цэлмэг холын зай шидэлтэн амжилттай болсон. Самарлагын тоглолтын Салгаж чадсангүй Ахмад маш хэцүү байдалд ороод Сэргэлэнбаатар төгсөн ондогцоо амжилттай. Бүрэн скор Монголиас баг хожил байгуулснаар улирлын 4-т хожил авч байна. ингэснээрс өмнө байгаа тий металл Тэгээ металлаас 2 хон ажилт доо. За гэтээ яг металлыг удаа арай олон 2 тоглолт. Илүү хожигдсон тий. За харин эсрэгээрээ Сэлэг бодосоог хожигдол хүлээснээр улирлын 10-т хожигдол амснаар хүсэгтийн 8 дугаар байрлал нэг байр ухархаар болж байна.